Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Ингээд Солонгос улс дахь бидний яриа нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань Чимбат маань оролцож байгаа. За ойрд сонин сайхан юутай. За ерөнхийдөө 50 сайхан доо одоо интернет гар утасны компанид ажиллаж байгаа. Ажлаа хийгээд тэгээд амьдраад байна да. Ахаа. За гар утасны компани гэхэлэр одоо юу их үү? Бас ямар шүүлжлэг хийж байна? Одоо манай энэ Chrome Mobile компани болохоор бас 2009 онд анх байгуулагдсан. Тэгээд ер нь Солонгостойгоо гадаад иргэдэд зориулсан тийм гар утсан интернет холболтын үйлчилгээ хийдэг байгаа. Ер нь яг энэ компани үндсэн шаардлага нь болохоор анх гадаад хүмүүс хурж ирээд одоо интернет кабель холбоолоход яг Солонгос хүн шиг үйлчилгээг бол бүрэн авч чаддаггүй байсан. Тэгээд яг манай компани болохоор олон орны хүмүүс ажиллаа. Тэр хүмүүст өөрийн орныхаа хэлээр бас тухайн үйлчилгээг үзүүлдэг тиймэрхүү бол компани байгаа да. Солонгостой монголчууд ч тэгдэж штэ. Одоо өөрсдөө нэг иргэний үнэлэхээр одоо дараа талбарт дугаарт юм уу эсвэл интернет авах гэхэлэр бас өөр одоо интернет холболтын компанид бас итгэдэггүй ч юм уу эсвэл миний үнэлэхийг өөр зорилгоор ашиглах юм ч юм уу тийм зүйл байдаг юм. Энэ хүмүүс гадуур тэгж их яриад их юм. Тийм тохиолдол байна уу? Яг ер нь бол олон компаниуд мэдээж Солонгост байгаа. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд бол мэдээж гарахыг бол өгөөсөхгүй дээ Солонгос ч гэсэн тиймэрхүү нэг гардаг. Гэхдээ яг жишээ нь манай компани дээр бол яг тиймэрхүү юу гарахгүй үднээс анх бол хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа одоо энэ хүний бичиг баримтыг холболт хийсний дараа янз бүрийн зүйл ашиглахгүй болно гэж нэлээд олон тийм зүйлд гарын усыг зураад хэрвээ яхан бол бас хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн юмнууд байдаг. Яг энэ дээр зүгээр хүмүүст нэмээд хэлэхэд хэрвээ ямар нэгэн байдлаар бас тийм юу гарах юм бол одоо LGSG китэж гэдэг юм уу тэд нар луг яг залгаад тэгээд холболт одоо хэрэглэгчийн төв рүү ингээд жишээ нь миний нэр дээр тэмцэшүүлэм холбогдсон байна гэд мэдээлэх юм бол хизээ хаанаас хэдэн цагт одоо яг яаж холбогдсон байгааг гараад ирнэ. Тэрнийхэн дагуу гомдлоо тавиад хэрвээ гэх юм бол яг холболт хийсэн компани болохоор маш өндөр тийм торгуулд ордог учраас бас тэр болгон хүмүүс тэрийг бол хийхийг хүсэхгүй. Яг хаа зүгээр зарим нэг сайн мэдхгүй хүмүүс төр ажиллагч юм тэр хүмүүс бас тийм үйл гаргахдаг байхыг бол үгүйсэхгүй тийм. Солонгос улсад олон жил бас ажиллаж амьдралаа. Солонгост байгаа монголчуудаа бас хандаж бас ямар шүү зарим хүмүүс бол тэгдэж штэ нөө гар утас аваад тэгээ гар утас нь болохоор төлбөр нь айгүй үнэтэй. Интернет нүнгөө сарын багц нь болохоор одоо юм чинь 70,000 ч юм уу 60,000 гэчээд бүр 150,000 120,000 гарчлаа гэдээ ярьдаг байхгүй. Тэгээ интернет нь үнгүү гэсэн мөртлөө интернетийн хитрхи хэрэглээд байгаа юм уу? Учрыг нь олохгүй байна ч юм уу. Эсвэл интернеттэй холбоотой бас нэг айгүй асуудлууд гардаг штэ. Энэ тал дээр бас зөвлөгөө өгвөл. Яг өмнө ажиллажсэн туршлагаас харахад бол хүмүүс яг зарим тохиол өндөр юу гарах тохиол байдаг. Гэхдээ яг зүгээр интернет үү эсвэл гэрийн интернет үү? Аль аль гэсэн үг л дээ. Одоо жишээ нь зүгээр гэрийн интернет кабелийн лицрийн хувьд бол жишээ нь авч үзэхэд хүмүүс бас төлбөр өндөр гарчлаа ч юм уу тиймэрхүү холбогддог зүйлүүд байдаг. Гэхдээ яг нөгөө LGSG кити дээр бол анх бас тэр төлбөрийнх нь нөхцөл гэж байгаа. Тэр нөхцөлийн дагуу бол ерөөхдөө бол гардаг. Ямар тохиолдолд өндөр гардаг вэ гэхээр нэгдүгээр болохоор тухайн хүн нүүх юм бол бас тэр юугаа нүүлгүүлэх боломжтой байгаа. Тэр нүүх юм бол. Тэг гэр нүүх юм бол тэр өөрийнхөө нэр дээр одоо гэрээтэй тэр интернет байгаа шүү дээ. Тэрийг нүүлгүүлчихнэ. Тэгэхээр дараа сарын төлбөр дээр одоо тэр юуных нь дахиж нүүлгэж тавьж өгсний хураамж гэж нэг 10,000 ч юм уу тийм тодорхой хэмжээний төлбөр нэмэгдэж гардаг байгаа. За хоёрдугаар болохоор бас маш их төлбөр гарчдаг тийм. Тиймэрхүү тохиолдлыг шалгаад үзэх юм бол мөн ялгаагүй одоо уцаараа одоо биш уцаараа гэж одоо яг тэр удирдлагаараа тэр нэмэлт суугуудыг бол төлбөртэй суугуудыг нээгээд үзсэн байдаг. Мөн төлбөртэй нэвтрүүлгүүд үзсэн байдаг, давталтаар үзсэн байдаг. Тиймэрхүү тохиолдлууд болохоор төлбөр нэмэгдэж гардаг. Тэрийг бол ихтэй яг бас шалгуулах юм бол гараад ирдэг. Зарим хүмүүсийн хувьд бол өмнө над дээр бол тийм тохиолдол байсан л да. Би ингээд юусоо яагаагүй, яагаад ингээд төлбөр өндөр гарч байгаа гэл бид нэр бас ялгаагүй дунд нь цаашаа яриад энэ хүн ингээд ингэж яагаад ягаа юм гарч байгаа гэдээ бас шалгуулж байсан. Тэгэхэд болохоор тэр хүн гэдэг яг бүр тэр өдний өдөр тэтэн цагт ийм сувгийг нээсэн байна гэдэг одоо жишээ нь тэр хүн өөрөө тэгээд шалгаад үзсэн чинь хамт ажилтдаг нэг Индонез хүн нь одоо унтсан л бас өөр сувгууд ингээд үзчихдэг байсан юм байна. Ер нь бол тийм. За тэр бас энэ өгөө хэлээ. Тиймэрхүү юмнууд гарч ирсэн. Тэгээд яг тийм тохиолдол болохоор тэр нь ингээд гараад ирдэг болохоор бас нэг бодлын бол баярламар ингээд яг хизээвтэй тэр нь гараад ирнэ. Нэмээд хэлэхэд болохоор манайхан бас их сайхан сэтгэлтэй. Тэгэл одоо ялангуяа хууль бусаар байгаа ч юм өөрөө ингээд уцах боломжгүй хүмүүс найздаа нэг уцаа аваад өгөөч гэж хэлдэг тийм. Дугаар аваад өгөөч гэж. Тэгэл аваад өгдөг. Аваад барьж байгаа л нөгөө хүн Монголын хулдаг ч юм уу тийм ямар нэгэн байдлаар хаалгачдаг. Тэгээ болцсон ч юм уу төлбөрөө хийчлээ ч гэдэг юм уу. Тэгэнгүүт нөгөө хийгдсэн гэрээнүүд гэж байгаа тийм. Яг тэр гэрээний нөхцөлийн дагуу одоо чинь 2 жилээс наан цуцлуулах юм бол
төлбөрийн өнгөлтөд эргүүлж төлнө гэдэг юм уу тиймэрхүү заалууд байдаг. Тэгэнгүүт яг нэг холбож өгсөн нь өөрөө ингээд өртөө болчдөг. Тэгээ нөгөө Монгол явцсан гэж хойноос нь чинь мөнгийг төлөөчэй гэдэг ах хэцүү. Тэгэл өөрөө төлөх гэхээр бас хэцүү. Тэгэл тиймэрхүү өртөө болохоор дахиж шинэ үйлчлэгээ авч болохгүй. Дээр нь тэр өр төлбөр нь одоо сая 500-аас дээш ч юм уу тийм тодорхой хэмжээний дүнгээс дээш гарах юм бол хэлээр дахиж орж ирэх нь бас тиймэрхүү юу тохиолдол байдаг. Тэгэхээр тэр дээр бол бас анхаарах хэрэгтэй. Болж өгвөл шалгуулж авах хэрэгтэй гэж хэлмээр байна. Яг одоогийн байдлаар бол хэлний илтгэлээр маш олон оюутнууд орж ирж байна. Хэлний илтгэлээр орж ирсэн оюутнууд гэртээ бол зарим нь интернеттэй байна, зарим нь интернетгүй. Энэ танахаар үйлчлүүлж болох уу? Интернет тавьж болох уу? Ер нь бол тэг хөтөлбөрийн гэрээ, оюутан, за бусад юу гэдгийг одоо хэлний бэлтгэл, хосломоо соёлтой гэдэг юм уу бүхэл одоо хүмүүс гадаад иргэн нэмлэгтэй бол холбуулж болно гэсэн үг. Зөвхөн болохгүй нь одоо ажил хайж байгаа виз DR гэж байдаг, дагалдангийн F4 гэж виз байдаг. Бусад визнүүд бол ерөнхийдөө бол боломжтой байгаа. Одоо хөнгөлөлт гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр одоо тухайн хүн одоо нэг 3 жилийн гэрээгээр интернетийн холболт хийлгэхэд сард хийдэг хөө, хөнгөлөлт нь хэд байх вэ? Ямар урамшуул авах вэ? Энэ талаар бас мэдээлэл. Энэ дээр яг эхлээд бас нийтэд нь ерөнхийдөө Солонгос улсын тий одоо интернет, үүрэн телефоны газрууд яаж ажилладаг юм бэ гэдгийг нэг жоохон ойлголт өгөх хэрэгтэй байна. Одоо манад бол юу гэдэг Mobi Scale Unitel гэдэгтэй зөвлөлөөл ярьж штэ. Тэгээ яг Mobinet ч юм уу тий юу гэдэг шиг innovation гэдэг юм. Тэрүүтэй адилхан хэрэглэгчтэй татахын тулд маш их хэмжээний бэлэг өгдөг. Бүх одоо үүрэн операторууд. Тэ юу н одоо юунаас шалтгаалаад одоо ямар нэг тодорхой хэмжээ зарим нь болохоор яг өгдөгч байх үүсэхгүй. Гэхдээ ямар ч бас ер нь бол төлбөр нэг бол хямд ч юм уу ямар нэгэн байдлаар хэрэглэгчээ татахын тулд юм зөвлөд бэлгүүд өгдөг, урамшуулгууд өгдөг. Тэгэнгүүт хүмүүс болохоор за энэ бэлгийг авчвал айвал дараа нь амар хөндөр төлбөр гараад ирнэгээ болгоомжилдаг. Тэгэл одоо нэг солонгос хүн дээр очиод нет кабель тавиулангууд за өнгөө тавьж өгнө гэж солонгос тэр газар нь тавьж өгөнгүүтээ өөртөө юг нь авчдаг байхгүй яг л адилхан гэрээгээд. Тэнгүүд бол манай компани болохоор тэр хүмүүс яг л юмын үнэн зөв одоо өөрийнхөө орны хил дээр нь манай одоо чинь 12 орны хил дээр ингээ хүмүүс зөвлөгөө өгч байгаа байхгүй 40-од ажилтнтай. Тэгэхээр тийм байдаг болохоор яг тэрүүндээ сайн харилцах юм бол уг нэг хайгаад ах зүйл биш те. Одоо яг интернетээ тавиулаад урамшуулж авах хэрэгтэй. За тэгэнгүүт интернет кабель бол ерөнхийдөө яг LGSK KT дээр бол нэг 22,000 орчим дан интернет тавиулвал интернет кабель 22,000 сар болгоо. Тий сар болгоо. Интернет кабелийн телевизэр бол 35,000 орчим дунджаар гэсэн үг тийм. Баг зэрэг ингээд юу байгаа ч гэсэн нь бол дунджаар бол тиймэрхүү гардаг. За тэгээд сар болгон 35 тийм. Интернет кабелийн телевизэр зурагтаа интернет тэгээд цуг тавуулахад 35,000 байна. Тийм. Тэгээ манай компани зүгээс болохоор шинэ хэрэглэж болж байгаа хүмүүстэй болохоор 3 жилээр гэрээгээд эхний 6 сар нь болохоор одоо үнэгүй тийм. Одоо эхний 3 сар гэсэн 180,000 вон үнэгүй. Тэгээ ер нь мөнгөөр бодох юм бол тийм. Мөнгөөр бодвол дээр нь бас бэлэгтэй гэдэг. Тийм бэлэгтэй. Бэлэг нь болохоор жишээ нь юу байгаа. Одоо 32 инч LED телевизэр, ноутбук, одоо Windows Tab гэдэг байгаа keyboardтай залгаж ашигладаг. За тэгээ сүүлийн үед бас хүмүүс нэг гадаа унаад авч байгаа нэг босоогоор mini go гэдэг юм 2 дугуйтай автомат дугуй байгаа. Тиймэрхүү бас бэлэг бол авах боломжтой байгаа тийм. Ер нь бол өмнө ажиллаж байхдаа нэг нийтдээ 250-д Монгол айлд өрхөд тийм зургтай бас урамшуултай байх нь бол өгчээсэн байгаа. Энэ нөгөө ярихад манай энэс ернийхэн компанийн өмнө хэлжлээсэн л. Чи ингээл Монгол хүмүүстэйгээл нэг юм иж дутаахгүй ингээл өвхөж авч өгөх гээд байдаг. Гэхдээ эргээд энэ хүмүүсийн төлбөрөө төлөхгүй ч юм уу те. Иймэрхүү асуудлууд аягүй байна гэдээ бас тухайн үед хийдэг байсан. Тэгээ одоо бол бас яг ихний 6 сарын төлбөр манай компани төлөө явж байгаа болохоор тэр тал дээр бас харьцангуй гайг болсон байна. Яг LG KTSK гэдэг тэр шууд хандаад ингээд хар зөвхөн эхлүүрээр ирэх юм бич гэдэг юм уу 70,000 ч гэдэг юм уу тиймэрхүү өгөөд өөрөөсөө яг нөгөө шатлал нь болохоор яг үндсэн одоо бунсаа гэж ярьдаг түүн байгаа. Төвөөсөө доошоо одоо яг нөгөө тийм доод компаниуд байдаг. Тэднэрээ дамжуул захиалга авал урамшуул өгдөг, шууд холбогдохоор бас өгдөг тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр тэр дундлын компаниуднаас өөртөө хэрэглэгчтэй яаж хүргэж гэнэ гэдэг их өөр зарим нь бол зөв гадаад хүмүүс бас хэл ойлголцохгүй ч гэдэг юм уу бүр тавьж өгдөггүй ч газрууд байдаг болохгүй. Зарим нь болохоор тавьж өгөхөр нөхцөлийн сайн хэлж өгдөг тиймэрхүү юмуд бас их байгаад байдаг. Ер нь бол нөхцөл их чухал юм байлээ. Ер нь тэгээд гэрээ хийчихэд гэрээнийхээ хугацаанд нь одоо хүрэхгүйгээр буцад нутаг уцаад 3 жилийн гэрээ хийчихэд 3 жилийнхаа хугацаанд нь одоо хүрээгүй нутаг утсан хүмүүс хэр байна, хэр их тохиолдол байна. Тэр хүмүүс одоо яаж шийдвэрлэж байна? Ерөнхийдөө одоо нөхцөл яг хүмүүс бас нөгөө өөрсдийнхөө мэдээж тавиулж явах үед асуудаг л да. За би ингээд одоо нутаг тий гэрээнээс өмнө одоо 3 жилээр хийхээс өмнө явчих юм уу гэж явчвал яах вэ гэд. Тэр тохиолдолд яг зүгээр нэгдүгээр болохоор яг эхний нэг жилээ заавал өнгөрөөгөөд
яг одоо холболт юугаа бэлэг авцсан байгаа шүү дээ. Тэгээ мэдээж суйрлуулалт хийгдсэн тэр модем энэ очсон байгаа. Тэгэнгүүт нэг жил өнгөрсний дараа цуцлуулах юм бол арай төлбөр бол бага гардаг байгаа. Одоо даан интернет бол нэг 100-аас 150 ч юм уу. Интернет кабель бол 150-аас 250 ч юм уу тиймэрхүү төлбөр гардаг байгаа. Нэг жил өнгөрсөн тохиол. Тэгээд яг нэг жилийн дотор юм уу эсвэл бүр 2 жил хагас болсон үед болохоор төлбөр нэлээд өндөр гарах магадaltaй. Тийм учраас яг хэрвээ нэг бол нэг жил өнгөрөнгүүд цуцлуулбал зүгээр. Нэг бол яг бүр 2 жил 6 сар ч юм уу 8 сар ингээд өгцөн үед бол 3 жил хүртлээр дуусгаад болж игэл хаалгах юм бол ямар нэгэн төлбөр гарахгүй. Эсвэл бол зарим нь одоо нэг харын хүмүүс тавиулж чаддгүй шүү дээ. Тийм хүмүүст шилжүүлж тавьж өгөөд яа шилжүүлэх вэ? Яг тэр хүн өөрөө явахаас л уцаар яриад би ингээд ийшээ нүүчлээ ийшээ тавьж өгөөч л гэсэн. Тэгэнгүүт одоо уцаар нь яриад цагаа тохирол тэр хаяг дээр нь авчиж тавиад өгчдөг. Хараар амьдарч байгаа. Одоо визүүг амьдарч байгаа хүний, бичвэрөөр амьдарч байгаа хүний. Тий яг тийм ингээд зүгээр шууд шилжүүлэх. Тэгээ манайхаа өөрсдөө тэгэл зохицол тиймэрхүү байдлаар бас юунууд юм зохицуулдаг хүмүүс байдаг л да. Эсвэл таньдаг хүмүүс ээ. Тий. Тэгээ ер нь бол бидний яриа гэдэг юм хөө одоо бичлэг нэвтрүүлэг маань бол та бүхэндээ бол бас хэрэгтэй мэдээллийг өгөх зорилгоор бол хийж байгаа. Түүнээс л одоо ямар нэгэн хэрэггүй тухай барааг сурчлах биш зүгээр яг Монгол хүмүүс бол Солонгос улсад их хэмжээгээр ирж гин 3 сарынхан их ирж гин хэлний бэлтгэлийнх ирж гин. Тэгээ бас байр болоход их бас төвхтэй байна. Байр нь интернетгүй байна. Интернетгүй болохоор их орон руугаа өнгөө ярьж чадахгүй байна. Гэх мэтлэн асуудлууд маш их гарч байгаа учраас манай бас Чимбатай холбогдоод тэгээд утасны дугаар нугасаа доор гарчих бах тий төгсгөл нэвтрүүлгийн төгсгөл гарчих бах. Тэрийг таална тийм. Тэгээд одоо зүгээр өгдөг чи өөр явандаа энэ Солонгос улсын хоёулаа хөгжил бас энэ гар утас IT-ийн чиглэлээр бас сонирхож бас үзэгчтэй бас хуваалцвал. Яг одоо жишээ нь бит хоёрын ярьж байгаа энэ одоо байр болохоор нэг 14 5 давхар байгаа. Ер нь энэ хавар болохоор Күрөө дижитал анжи гэдэг яг Солонгосын одоо офисын ажил төвлөрч ажилладаг. Тэгээд ялангуяа офис дотор нэг IT-ийн чиглэлийнхэн бол энд бол аяг их байдаг. Тэгэл ингээд яваад дундуур нь ингээд яваад үзэх юм бол одоо нэг эдний аппликейшнуд байгаа шүү дээ тийм. Ялангуяа тоглоомнууд байдаг одоо хүмүүс их татаж аваад тоглодог. Тэднийг бол яг энэ хөгжүүлээд ингээд хүмүүс сууж яадаг. За тэгээд Солонгос улс бол миний зүгээр ажилласнаар болохоор интернет дээр мэдээж дэлхийд бол номер 1 бүр номер 1-ээс илүү одоо хоёрт байгаа улсаас 2 дахин хурдан тийм интернетийн юутай хурдтай. Тэрийг болохоор энэ хүмүүс угаасаа энэ хэрэглээгээрээ тийм ямар хуу өндөр түвшинд явж байгааг баг энгийн хүмүүсийг нь харахад андчих байх. Гудамжаар явж байхад тийм гудамжаар явж байхад одоо хүн болгоно л уцаа барьцсан явж байгаа тийм үү. Тэгээ орж байгаа утас нь болохоор 4G бол одоо удахгүй 5G орох гээд 2018 оноос гээд тэгээд явж байгаа. Интернетийн хувьд бол нэгдүгээр бол хөгжил нь тийм өндөр байгаа. Тэгээ хоёрдугаар болохоор эднийх одоо жишээ нь эдний нэг Kako гэдэг ток анх мессенжер гарч ирсэн бол яг тэрнийхээ одоо тэр компани нэмж хөгжүүлэл Kako гэж юугаа стори гэж одоо Facebook шиг тэмдэглэлээ оруулдаг байж байгаа. За дараа нь Kako такси гэж одоо өөрөөхөн тэр мессенжерийн ашиглангуудаа такси дуудах боломжтой болж байгаа. Тэр юм жоо ингээл дуудлагын таксигаа гэсэн тийшээ холбоотч байгаа. Тэгээ мэп гэл газрын зураг тийм. Яг л одоо тэр болгоно хүн болгоны нэг өдөр тутмын хэрэглээ болсон. Яг тэрийг ашигласнаар жишээ нь Турк одоо Солонгосод гадаад хүмүүстэйгээ хувьд бол эсвэл хаана одоо юу байна гэдэг нь мэдэх тиймэрхүү бүхэл юм нь бол аппликейшн онлайн юуруу шилжиж байгаа. За сүүлийн үед бол тэр хөгжлөөсөө дагаад бас гадаад зүгээр хүмүүстэй сөргөөр нөлөөлж магадгүй юм гэх юм ба сая тэр бас мэдээ гараад байсан л та. Утсаараа одоо тэр цагдаа нар жишээ нь аппликейшнаар дамжуулаад гадаад иргэдийг одоо бичгээр амттайгүйгээр шалгах тийм боломжтой болсон байлээ. Тэр үнэлгийнхаа дугаар хийгээд жишээ нь сариадтайгаа гарч ирдэг. Тиймэрхүү байдлаар бас сөрөг талаач гэсэн үзүүлэх юмнууд бол байгаад ах шиг байгаа. За тэгээд ер нь бол бид бүхэн бол та бүхэндээ Солонгос улсад байгаа бас нийт монголчуудаа бол хэрэгтэй мэдээллийг хүргэх үүднээс манай солонгосчууд маань бас ажилтдаг байгаа. Манай солонгосчуудын хамгийн одоо анхны үүсгэн байгуулагчдын нэг бас Чимба маань бас байгаа. Тэгээд бид бүхэн бол хүмүүст бас хэрэгтэй зөв мэдээллийн бас газар дээр нь шууд одоо хүрэх тийм зорилт бас тавьж ажилтдаг байгаа. Яг одоо бол Чимбагийнхаа ажил дээр нь ирсэн ажлынхаа офисын гадаа буюу яг энэ амралтын өрөөнд нь бас энэхүү бас нэвтрүүлгийг бол хийж байна. Тэгээд бидэнтэй бас интернетийн талаар бас маш сонирхолтой, маш хэрэгтэй мэдээллийг хуваалцлаа. Тэгээд нийт бас үзэгчтэй хандаад бас үг хэлээд хоёул нэвтрүүлэг өндөрлөгөө. Тэгэхээр мэдээж яг монголчуудтай ингээд харилцдаг тиймэрхүү ажил төлхөө хийгээд явж байхад анзаарсан зүйлүүд гэх юм бол
үнийн нутагт байгаа мэдээж хүмүүс бол ажиллаа сайн хийж байгаа тэр тал дээр бол болж байгаа гэж ойлгож байгаа. Тэрнийхээ хажуугаар чөлөө цагаа бас их үр дүнтэй өнгөрүүлээд хөгжүүлсэн хүмүүс ингээ харж байхад өөр үг тийм энд ажиллаад санхүүгийн талаа бас авахаас одоо санхүүгийн тал дээр одоо тийм боломжийн болохоос гадна хүмүүс бас нэг хобби бариад авсан хүмүүс бол бас их зүгээр байх шиг. Ягаад гэвэл мэдээж яг Солонгост гэдэг урт цагаар ажилладаг ч гэсэн чөлөө цаг гардаг байгаа. Тэгэл зарим хүмүүсийг харж байхад мэдээж зураг дарддаг ч юм уу ингээл өөртөөхөө сонирхлоор ажлынхаа хажуугаар хийгээд явж जैन. Тэгэл зураг зурдаг хүмүүс нь зурдаг ч юм уу дуу хөгжим тий дуулдаг хүмүүс тэрийг хөгжүүлээд явж байхад бас нэг Солонгос улс аягүй их боломжтой юм шиг санагдсан. Ягаад гэвэл чөлөө тийм сайн дураараа юм хийж байгаа хүмүүсийг бас дэмжих тиймэрхүү юмнууд их байдаг юм байлаа. Тэгээ та бүхэн бас боломжоор судлаад үзэх юм бол зөвхөн ажил гэхээс гадна өөрийнхөө бас хоббиг ямар нэгэн байдлаар хөгжүүлээд Монголд очиход бас хэрэг болохоор тийм. Давхар одоо хувийнхаа бизнесийг бэлдээрэй л гэсэн. Тийм яг тийм ер нь бол тийм тэгээд явах юм бол цаг хугацаа одоо юу гэдэг зарим хүмүүс ч яг 3 жил анх яожуу төв дээр ирж байгаа хүмүүсийг харах тийм. Яг юу байсан 3 жилийн цэргийн албанаас ялгаа авах юм уу гэл ингээл янз бүрийн яриад тийм өөртөө зоригжуулаад явж идэг л да тэгээд мэдээж яг 3 жил гэдэг бол урт хугацаа. Тэгээд 4 жил 10 сарыг сонгоод бол урт хугацаа. Хүмүүс бол ер нь тийм хугацаагаар их ажиллаж байгаа. Тэгэхээр тэр хугацаанд бас хажуугаар нь хэл сурдаг ч юм уу тийм. Ямар нэгэн байдлаар бас тийм зүйл лавч хөл дээрэл гэж хүсмээр байна да. Тэгээд битэрийн яриа энд хүрээд өндөрлж байна. Тэгээд битэрийн яриа бас та бүхэнд хэрэгтэй мэдээлэл хүргэж дамжуулж өгсөн бахаа гэдэгт найдаж байна. Тэгээд Чимбагийнхаа бас ажилд нь өндөр амжилт төсөй. Мөн бас интернет за дараа талбарт дугаар одоо хэрэгтэй байгаа хүмүүс маань Чимбатай холбогдоод зөвлөгөө язуу яг үйлчлэгээ авдгүй маа гэж бодоход ямар шүү хүн анштай байдیں۔ Одоо би энд байна хаана яаш хэнд хандах уу ч юм уу бас интернеттэй холбоотой нарийн одоо тэр гэрээний маягтыг одоо тухайн өөр компанидэр хийх юм бол монгол хэл дээр бол байхгүй бах тий. Танах дээр бол хийвэл монгол хэл дээр байх тий. Яг гадаа юун дээр англи хэл биш солонгос хэл дээр байлаа гэсэн бид нар бас дунд нь иймэрхүү байгаа нөхцөлийг тайлбарлаад өгчин тий. Тий хэлээд өгчин. Дээр нь бол одоо айгүй юм боломжууд байгаа байхгүй хүмүүсээ өргөж чадахгүй байгаа даа бас жишээ нь зүгээр үнэгүй нэр дээрээ сим карт холбуулад Монгол руугаа 6 цаг үнэгүй ярих боломжтой байгаа жишээ нь. Солонгос дээр ярьчихна. Хэрвээ зүгээр картаар нь ашиглах 20,000 нэгтэй цэнгэлээд очдог. Тэгээ картаар нь жишээ нь интернет орлох 1 гигабайт интернет орчин. Ер нь бол хүмүүс бол хангалттай тийм тийм маш тэгээд дээр нь бэлэг авчин тиймэрхүү боломжууд бол байгаад байгаа. Тэгээд тэр болгоныг бас нэгдүгээрт сайн сонирхоод хоёрдугаар судалж үзээ тий болж ивэл аваад авах хэрэгтэй. Тэгээд юу гэдэг интернет ч гэсэн 3 жил хэрэгэлсэн бол тэгээд дахиад нэг өөрсөлж ирэн солиод тий бэлгийг нь бол авчих хэрэгтэй. Ягаад үгүй гэж тий нэгэн төлбөрийн төлөөд хэрэгэлж байгаа юм чинь бас тиймэрхүү зүйлүүдийг анзаараад ашиглаад бас яваарай гэж хүсмээр байна. За Хангаа Баатартай бас баярлалаа хэлж байгаа. За тэгээд ажлын амжилт. За жоохон гиддийн нэвтрүүлэг болсон болохоор тий. Тэгээд та бүхэнтэйгээ дараа тэгээд бас маш сонирхолтой нэвтрүүлгээрээс уулзцгаая. Түр баяртай.